За сайн мэцгоноо сонсогчдоо тэгэхээр Октын подкаст ээлжид дугаар хүрч байна. За энэ дугаарынхаа эхний хэсгийг бид гэр бүлийн эмнэлгээс хүргэж байна. Тэгэхээр октоодод зориулсан мэрэгжлийн зөвлөгөөг та бүхэнд хүргэх гээд ирсэн байна. Тэгэхээр эмчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өсвөр насны октоодод зориулсан подкастын хувьд нөгөө октоодод за ялангуяа одоо эмэгтэй бэлэг эрхтний ариун цэвэртэй холбоотой асуудал яаж эмнэлэгт үзүүлэх гэд маш олон ингээ асуудлаар манайх руу октод бичдэг. Тэгэхээр ерөнхийдөө хамгийн түрүүнд октод хэдэн наснаас эхлээд эмэгтэйчүүдийн эмчид ялангуяа октын энэ мэрэгжлийн эмчид үзүүлэх ёстой юм бэ? Тэгээ эмнэлгээ сонгохдоо бид нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Та энэ дээр эхлээд зөвлөгөө өгөөч. За баярлалаа. За өсвөр нас гэдэг бол хамгийн чухал үе тий. Тухайн хүн хүүхэд наснаас том хүн рүү шилжиж байгаа энэ процесс. За яг энэ үйл үед явцдаа бид нар болохоор өөрсдийнх нь одоо ирээдүйд ээж аав болох учраас яг төлөвшин тогтдог гэсэн үг тий. Эрүүл ах уу, за бэлгийн чиг хандлага, өөрийгөө таньж мэдэх, дээрэс нь ээж аав болохтой бэлтэж байгаа уу яахгүй. Тэгэхээр хамгийн чухал үе гэсэн үг. За тэгэхээр бол өсвөр нас маань ер нь бол анх 10 наснаас эхэлдэг гэж үздэг. За 19 нас хүртэл явдаг. За дунджаар бол мэдээж дотор нь 3 хуваадаг. Эрт үе гэхэд нь бол 10-аас 14 наснаас эхэлдэг байгаа. За энэ үед болохоор юу явагддаг вэ гэхээр тухайн эмэгтэй хүүхдэд маань одоо эмэгтэй хүний өөрийнх нь одоо хөх ургах, үстэй болох тий сарын тэмдэг нь үзэгдэж эхэлдэг. Мөн доошоогоо цагаан юм гарч болдог. За тэгээд үүнтэй холбоотойгоор мөн бас дааврын өөрчлөлтөнд аягүй их ордог. Тухайн охин маань өөрөө нөгөө сэтгэл санаа докторгүй болох, өөрөө эсвэл нууцлагдмал одоо тийм хүнтэй ярих сонирхолгүй. Энэ бол нөгөө өөрийнх нь дааврын солилцоос явагдаж байгаа байхгүй. Тэгээс нэгэ том болоод хүнтэй ярих дургуудаа биш, ерөнхийдөө дааврын өөрчлөлтөөс болоод бие махбодд нь олон зохицуулга явагдаж байгаа шалтгаалаад өөрийнх нь зан характерт бас нөлөөлдөг гэсэн үг. За үүнтэй холбоотойгоор бол хамгийн их л одоо цагаан юм их гарч эхэлдэг. Ер нь бол цагаан юм дунджаар бол гарах ёстой. Энэ болохоор өөрийнхөө үтрийг одоо цэвэрлэх зорилттой цагаан юм гардаг. Энэ болохоор мэдээж сайхан ашигтай бактеритай байдаг гэж бид нар ярилцаад байгаа шүү дээ. Тэр бактеритайгаа ингэж гарч эхэлдэг одоо бэлгийн харьцаанд ороог учраас. За энэ нь болохоор дунджаар бол нэг хоногтоо 1-4 мл бол гарч байгааг хэвэн гэж үздэг. Өнгө нь бол баг зэргийн цайвар туяатай, баг зэргийн шаргал байж болно. Тэгээд ийм тараг шиг зунгарлцсан юм гардаг байгаа. Энийг гарч ирснээс хойш жилийн дараагаар сарын тэмдэг ирнэ гэж үздэг. Гэтээ зарим охтуудад бол энэ цагаан юм айгүй эрт гардаг. 2-3 настай охтууд заримдаа гарч ирж зөөлж ирдэг. Энэ нь болохоор нөгөө тухайн хүүхдийн амьдралын юм аягаас айгүй шалтгаалдаг. Жишээ нь антибиотикийн замбраагүй хэрэглээ, доороосоо даарах тий. Дээрэс нь мөн хооллолт, стресс тий. Тэгээ нөгөө өөрийнх нь амьдралын юм аяг айгүй чухал. Ер нь бол охтуудтай бол одоо ариун цэврийн хувьд бол одоо зөвхөн тий гадна бэлэг эрхтнээ угаагаад дотор хувцас солих нь одоо бид нэр одоо ариун цэврээс агчин гэж юус ойлгож болохгүй. Энэ бол маш том цогц ойлголт. Эхний удаадаа бид нар бол мэдлэгтэй байх хэрэгтэй тий. За би одоо ингээ 10 нас хүрж байгаа миний хөх ургана, миний сарын тэмдэг үзэгдэж болно. Энэ ойлголтыг бол эрэгтэй эмэгтэй хүүхдүүд аль нь авсан байх хэрэгтэй тий. За тэгээд дээрэс нь тэр мэн ямар үйл ажиллагаатай юм те сарын тэмдэг ирэх үед хүүхэд хатурдаг те. За сарын тэмдэг доошоо цус гарах үед жоохон баазалж болно. За энэ үед нь ямар ариун цэвэр ах вэ? Миний эргэтэн гэдгээ өөрийнхөө мэдлэгтэй болох хэрэгтэй. Эргэтнийхээ талаар надад энэ бүхэн явагдах ёстой юм байна гэдгийг мэдэх хэрэгтэй. За дараагаар нь болохоор амьдралын хэв маяг байна те. Амьдралын хэв маяг маань гэдэгт нь бол одоо бүтэн ойртой хонох те. Дээрэс нь одоо өөрийнх нь нөгөө идэж ууж байгаа хоолноос айгүй чухал. Байнгын сахарлаг одоо чихэрлэг далд юм сахарлаг юм хийдэх нь дээрэс нь халуун ногоотой бэлэн гомын энэ төр хэрэглэх дээрэс нь дутуу нойртой байх утасны хэрэглээ энэ төр нь тухайн хүүхдийн цагаан ямны гаралтанд шууд нөлөөлдөг. Дутуу нойртой явах дээрэс нь бас стресс айгүй чухал. Стресс гэдэг чинь угаасаа хүний дархлааг дарангуулдаг, сэтгэл санаагаар унган тий. Ингэнгүүт тухайн нөгөө бие агнаас маань хямарч эхэлдэг. Дээрэс нь тэр хүнд чинь нөгөө дааврын өөрчлөлт явагдаж байгаа шүү дээ. Бүх өөрхийн ингээд сарын тэмдэгтэйгээ зогцоо том хүндээ болох гээд бэлтэж хахад давхар амьдралын хэм маяг нь буруу байх нь буцаа тэр охиныг бүр их хямруулдаг. Тэгэнгүүт нөгөө тэндээ санаа зовно, үнэртэй юм гарч эхлэхээр санаа зовно тий. Ингээд эцэг ихтэй хаалттай, тэгээ эрэгтэй хүүхдүүдэд уулзах ч юм уу, найзуудтайгаа уулзахтаар төвшөөх эсвэл хүүхдүүд тэрийг нь санаандгүй мэдчихэд ингээд хэлэх нь тэр хүүхдэд амар их стресс өгдөг. Энэ бүхэн ингээд стресс нь дарамт нь буцаад нөгөө охиныг мань буцаад стресс төлөө доошоо ахиад цагаан юм нэхэр гаргаад ч юм уу те ингээд идэх тал бас байдаг. Тэгэхээр нөгөө дан ганц угаагаал одоо энэ цагаан юм зүгээр болчихно гэж ойлгож болохгүй.
За тийм байна. За тэгээ сарын тэмдэг ирж эхэлнэ тий. За энэ сарын тэмдэг ирэх үеиг бол эрэгтэй эмэгтэйд хин хин ойлгох хэрэгтэй. Нөгөө ирж байгаа үед нь ирчүүд бол одоо банд нараа шоолоод иж болохгүй тий. Охтууд маань энэ талаараа мэдлэгтэй. За ингээд хэрэглээ байн авч явдаг. Тэг хэрэглээ бол нэг одоо дунджаар 4 цаг болоод дүүрсэн дүүрээгүй солих ёстой. За тэг хэрэглээ бид нар яаж авч хадгалж явах уу? Ямар үед нь байлгаж явах уу? Ялангуяа энэ 10-аас 14 насны дээр бол нөгөө сарын тэмдэг маань тогтворгүй байдаг. Дунджаар бол нэг 21-ээс 35 хоногийн хугацаанд ирдэг гэж үздэг байгаа. Охтуудын хувьд гадна бэлэг эрэхтний ингээд харагдаж байгаа хэлбэр төрсөн ингээд заавал одоо нэг юм стандарт чигтэй тийм байх хэвээр. А тийм биш бол ингээд хагалгаанд орох хэвээр ч юм уу те. Ийм ойлголт бас ингээд гараад байгаа юм байна. Тэгэхээр энэтэй холбоотой та яг хагалгаанд орох заалт гэдэг нь юу юм те. Тэгээд хэрвээ заавал ингээд хагалгаанд орохгүй бол ингээд жишээлбэл хэлбэр төрсөн нь яг ямар байх хэвээр юм ч юм уу те. Эсвэл нэг хэлбэрт баригдахгүй байх хэвээр гэдэг ч юм уу. Тэр талаар нэг ойлголт мэдээлэл өгч. Тийм түрүү би ярьсан те. Яг нэг өөрийнхөө бэлэг эрэхтнийг таньж мэднэ гэж байгаа шүү дээ. За тэр бэлэг эрэхтэй мэн яг ямар бүрхтэй юм те. Хүн болгоны одоо бид нэр өвчлэн дээр янзлуулж байгаа зүйл бол одоо бэлгийн уруулыг янзлаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр бэлгийн уруул нь зарим хүнд жоох уртавтар, за заримд нь бол энгийн те янз бүр байдаг. Хэмжээ хэлбэр найдалгүй. А тэрнтэй холбоотойгоор бол хүмүүс тэрийг янзлуулна, тэрнтэйгээ адилхан болгоно гэж ингэж ойлгодог. Гэхдээ тэр нь бол аюу буруу. Энэний үүрэг бол зүгээр л бэлэг эрэхтнийг хамгаалах үүрэгтэй. Тэгэхэд бид нэр тэр хамгаалах үүрэгтэй юмыг гой харагдуулах гэдэг байна гэсэн. Тих ямар ч шаардлага байхгүй. Тэр нь буцаад амар сөрөг мэдсэл гэдэг бол өөрөө эрсдэл те. За нэг газар очоод багжаар мэдээж тэрийг одоо зүсэж ойно гэсэн үг. Тэнгүүд мэдээж тэр хүнээс янз бүрийн халдвар авах магадaltaй. Ихэвчлэн одоо нөгөө гадуур хувийн эмнэлгүүдээр л энийг хийж байгаа. Улсын эмнэлэг бол ийм үйлчлэгийг үзүүлэхгүй байгаа шүү дээ. Энэ нь яагаад гэвэл шаардлагагүй учраас улс үзүүлэхгүй шүү дээ. А хувийн эмнэлгүүд одоо тэр хүний гоо сайхан талаас нь бид зөвлөөд ингээд тэрийг хийгээд байгаа. Гэтэ тэр нь бол буруу. Энэ бол зөвхөн хамгаалах үүрэгтэй, өөрийн гэсэн үүрэгтэй учраас тэгээд одоо тухайн хүний эд эрхтэн гэдэг бол яг тухайн хүндээ л таарсан байх хэвээр. Түүнээс бид нарт одоо цаанаас нь илүү дутуу юм гэж заяасан юм баг байхгүй. А тэр бол янз бүрийн гажиг засал энэ төр гэж бас байдаг. Бүр илүү их урт. Гэтэ тийм тохиолдол баг байхгүй. Яг бид нар заримдаа илүү юм ургаад те илүү хуруутай илүү ингээд одоо урах цаг энтертэй төрдөг хүүхдүүд байдаг. А тэрийг бол засаж болно. Тэр бол гоо сайхан талаас засаж байна. А бэлэг эрэхтний хувьд бол тэгж засах ямар ч шаардлага байхгүй. Тэр бол өөрийн гэсэн үүрэгтэй тухайн хүнд яг тэр эмэгтэйд өөрт нь яг тохирсон эрэхтэй учраас тэрийг илүү засуулж янзах шаардлага байхгүй. А яг хөө төрсөн ээж нарт бас ажиглагдаж байдаг. Яг хөө төрөх явцад төрөх гэмтэл байгаа л да. Том хүүхд төрүүлснээр шалтгааллах энтэрэд одоо урагддаг. Их уруул хярцан энэ төр урагддаг. А энэ үед бол засах хэмжлэг бол байж болно. А төрөөгүй охтуудад ингэж хийлэх нь тэр хүнийг доогоороо төрөхөд айгүй төвхтэй болгоно. Бас урагдал тэр чинь мэдээж ингээд ойцсон эмийг буцаад тэрүүгээр ингээ хүүхд төрөхөд тэр одоо ойсон ойд дахиад задрах эрсдэлтэй. Тэгэхээр нөгөөд л гоё ойсон юм маань буцаад яах нь бүр амар болох. Ингээ бүр тэр хүндээ ингээд улам их зовир өгөх төрсний дараа нь тий. Тэгэхээр яг ингээд эхнээсээ ямар бэлгийн уралтай байсан яг тэрүүгээрээ байгаад шаардлагатай төрөх явцтай үүсэх гэмтлийг бол засч болно л гэж үзэж байгаа. За энэс гадна ер нь танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа тий охтуудын хувьд хамгийн түгээмэл авж байгаа зөвлөгөө нь юу байна тий. Тэгээд одоо насанд хүрээд нөгөө нэг гэр бүл зохиох насруугаа энэ төр явж байгаа тий төгсөж байгаа охтуудын хувьд гэх юм бол гэр бүл төлөвлөлтөө тий яг хизээ хүнтэй унтвал зүгээр үү гэдэг зүйлийг хүртэл манахаас асуудаг. Тэгэхээр тийм төлөвлөлтүүдийг ингээ охтууд маань яаж шийдвэр гаргаж хийх ёстой юм бэ тий. Тийм энэ дээр нөгөө хамгийн их асуудал маа дээр одоо эмнэлэг дээр ирж үзүүлж байгаа хөвчлэн бэлгийн замын халдвар байгаа. Тийм. Тэгэхээр энэ хүүхдүүд маань ерөөсөө энэ дээр ямар ч мэдлэггүй байна тий. Бэлгийн замын халдварыг яаж авдгийг зарим баг ахын замаар авч болох уу гэж асуудаг. Бэлгийн замын халдвар ерөнхийдөө бараг л 98% нь зөвхөн бэлгийн замаар авна. 2% нь л азгүй байдлаар ч юм уу тэр тохиолдол маш ховор. Тэгэхээр нөгөө бэлгийн зам харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх гэдэг ойлголт ерөөсөй байхгүй байхгүй. Тэгэхээр өвчлэн нөгөө халдвар авсан хүмүүс ирээд өрсөлөө үзүүлдэг. Өвчлэн тембо, цаг хүйтэн тэрхнаас халамжтай тэмдрээр өвдөж ирдэг. За энийгээ болохоор ихэнх нь бол тэгж амар эрт ирэх нэг ховор. Илүү их одоо аргашуулад, хүндрүүлчээд бэлгийн яр гаргачаад тий ингэж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь болохоор өөртөө нөгөө эрүүл мэндийн боловсрал муу байгаа байхгүй. А манай дээр одоо манай орон охтуудын үзлэгийг хийхгүй байгаа гэдэл ингээл аюун сэвлэлээр ярьдаг штеп. Зарим нь хийхгүй гэд. Энэ тал дээр бол бас хоёр талтай. Яагаад гэхээр бас ингээ хүний хүсэг байхад нь шууд ирээл тэ үзлэг шалгалт игээл өө чи бэлгээрсэнд орсон байна ороогүй байна гэж одоо 10 жилийн охтуудыг бол 12 жилийн охтуудыг шалгах бас
хэцүү. Энэ нөгөө хүний эрхийн асуудал барьж байгаа. Тэнд чинь хүний нууцлал гэдэг асуудал байгаа. Тэр чинь ганцхан хүнийг үзэхгүй байлаа охтуудаар нь үзэж байгаа учраас бид нар өнөөдөр яах хэрэгтэй вэ гэхээр тэр охтуудыг тийм үү өөрийг нь эхлээд бид нар мэдлэг олох хэрэгтэй. Би ямар хүн бэ? Би яаж халдвар авах вэ гэдгийг эхлээд мэддэг байх хэрэгтэй. Тэр эрсдэлд орчоод тэр охин мэдлэгтэй учраас яах вэ? За би ийм эрсдэлд орох учраас би үзүүлэх хэрэгтэй юм байна гэд өөрөө эмчд хандах тэр сэтгхүйг суулгах нь нөгөө бидний гол чанар байхгүй. Түүнээс үзэл ороогүй гэж ялахтаа биш. Хамгийн гол нь бид нар эрүүл мэндийн боловсролыг зөв олгочвол тэр хүн эрүүл мэндийн боловсралтай болсон хүн яах нь буцаад эмнэлэгт хандна. Зөв үйлчлэгийг аавна. Надад зөв үйлчлэгээ үзүүлж байгааг тэр хүн мэдэн. Би яг энийг авах шаардлагатай юу гэдгийг мэднэ гэсэн үг. Тэгэхээр ихвчлэн халдвар энэ шалтгаантай магадгүй бол гэж үзүүлдэг. Тэгэхээр ер нь бол бэлгийн харьцаанд одоо хэдэн наснаас орох вэ гэж байгаа. Ер нь бол 18 гэдэг чи одоо бүхэл бүтэн насанд хүрсэн гэж үздэг тийм. Одоо энэ хүн 18 нас гэдэг чи одоо яагаад цаанаас нь 18 нас гэж тогтооод байна тийм үү? Энэ хүн яг насанд хүрсэн гэдэг чинь бас давхар сэтгэл санааны доктортой болсон гэсэн үг шүү дээ. Яа тэгвэл одоо 10 наснаас эхлээл дааврын өвчлөлтөнд орж эхэлдэг. Мэдрэлийн үйл ажиллагаа амар эрчимтэн. Энэ хүн өөрөө сэтгэл одоо энэ хямлаас болоод сэтгэл санааны хямрал ер нь жоох юм уналтын байдлаар орж эхэлдэг. Өөрөө нөгөө юм одоо эцэгтэй ярихгүй байна гэл гэдэг шүү дээ. Яг энэ байдлаасаа болоод ч юм уу тийм ингээд тийм хандлага нь өөр болоод эхэлдэг байхгүй. Тийм учраас бид нар 18 наснд хүрэхэд яг бүх юм боловсруулаад таньж мэдээд за юм ийм байдгийм байна, хүн ийм байдгийм байна, эмэгтэй хүн гэж ийм байдгийм байна, эрэгтэй хүн гэж ийм байдгийм байна гэдгийг ойлголтоо өөрийгөө олж авсан буюу одоо баг 18 нас хүрэхийг бол бас дундаж гэж үзнэ. Одоо яг бэлгийн харьцаанд орно тий. Энд ч өөр ингэсэн хамгаалалтаа хэрэглэх ёстой юу, хэрэглэхгүйгээ мэднэ тий. Гэтэ бас октын хүчирхийлэл бас байгаад байгаа тий. Бэлгийн үсээгүй байхад нь ингэж оруулаад октуудыг бас хэцүү байдалд оруулж байгаа хүмүүс байгаа. Энэ тохиолдолд тэр охин хамгийн гол нь одоо эрүүл мэндийн мэдлэгтэй бол би хамгийн түрүүнд хинт хандах уу тий энэ ч нөгөө хүүхний нууцлал асуудал учраас хинт хандах уу гэдгийг эхний ээлжинд өөрөө шийдэх гэж ямар ч боломжгүй шүү дээ. Энийг одоо хамгийн их төрүүлж эцэг гихтэйгээ зөвлөх үү. За дээрээс нь сургуулийнхаа эмчтэй эсвэл би эмчтэр зүгээр өрхийн эмчтэрээ очсон ч болно шүү дээ тий. Тэгээ нууцлаар өрөөндөө ганцаараа орж агаад энэ талаараа ярилцаад тусламж үйлчлэгээ яаж цаашдаа одоо янз бүрийн халдвар авсан уу, жирэмслэх магадaltaй юу гэдгээ асуугаад бүр шаардлагатай бол хуулийн байгууллагад хандах гэд ингээд энэ бүхнийгээ заавал хүнтэй зөвлөх хэрэгтэй. Дотроо ингэж нууж хадгалж явах шаардлагагүй. Тэгээд бэлгийн замын одоо хавьтлын хувьд юм байгаа. Тэгээ бас ерөнхийдөө бол одоо баг бэлгийн хавьтагчтай байх нь тухайн хүн эмэгтэйчүүдийн одоо өөрсдөл өөртөх одоо магадлалыг бууруулдаг гэж үздэг. Тэгэхээр нөгөө бид нар нөгөө папиллома вирус гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө энэ папиллома вирусыг анх бэлгийн харьцаанд ороод эмэгтэй хүн авдаг. Тэгээд дунджаас 10 жилийн дараагаар биднэрт уман хүзүүний хавдар үүсгдэг гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох эрт орохгүй байх нь зөв гэсэн үг. Эрт орох тусам хавдраар өвдөх магадлал байх нь байна. Аль болох нөгөө баг орох нь одоо янз бүрийн бэлгийн замын халтар төвчнөөс өөрийгөө сэргийлэх нь байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө ингээд ярилцах хугацаа мань дуусах төгч чинь. Тэгээд та одоо эмчийн зүгээстэй охтуудад за та нар маань нэг ийм зүйлсийг л цаашид амьдралынхаа хугацаанд ингээд дагаж санаж яваарай гэх юм уу тийм одоо өөх маш чухал зөвлөгөө байвал та хэлээч. Тэгээд хоёлаа яриага өнтрлээ. За эмэгтэй хүн гэдэг бол ерөөсөө тий ээж болох хүн шүү дээ. Тэгэхээр ээж болох хүн өөрөө эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байна гэдэг чинь эрүүл бие саруулах хүн оршин гэдэгтэй адилхан. Ер нь бол хамгийн их зүйл амьдралын зөв хэм маягтай байх хэрэгтэй. Хитэн цагт унтах ёстой тий. Зөв нойртой байх хэрэгтэй. Утасны хэрэглээгээ багасгах. Дээрэс нь бэлгийн харьцаанд хизээ орох вэ? Дээрэс нь тухайн тий одоо найз залууга найз бандаа хитэн настайгаас нь эхлээд одоо тий хоёул бэлгийн харьцаанд орох талаараа ярилцаад тохиролцвол амар тий. Мэдээж орохоос өмнө хэрвээ тэр хүн өөр хүнтэй бэлээсэнд орсон бол шинжилгээ өгөх бас аягүй зөв сонголт. Тэр хүн янз бүрийн одоо халдвартай үгүйг нь үгүйсгээд тэгээд орж болох хэрэгтэй. Дээрээс нь мэдээж ариун цэвэр аягүй чухал байгаа тий. Ариун цэвэр дээр тэр нөгөө цагаан юмны гаралт аягүй октод их ирдэг. Миний цагаан юм их гараад байна. Ногоо юм ихээр гараад байна. Бэлгийн харьцаанд ороогүй хэрний их ирж байгаа. Тэр нь яагаад их гараад байна гэхээр бас нөгөө эрүүл амьдралын юм аяг хоолтой холбоотой. Тэгэхээр бид нөгөө чихэрлэг зүйл баг хэрэглэх, эрт унтаж амрах, тэгээ хоолыг ивчл нөгөө бэлэн бүтээгдэхүүнээс илүү өөрсдийнхөө гараар хийж идэх, тий? Өөрсдөө бэлдэж хийж идэх нь тухайн хүний одоо эрүүл амьдралын маяг дээрээс нь ч одоо ходоод гэл нойр балчирхаагаа бүх юмд нөлөөлж байгаа учраас өөрөө одоо яг том ээж одоо том хүний одоо өсвөр наснаас ээж болох шалтгаан шилжиж байгаа учраас мэдээж өөрийнхөө гараар хоолоо хийж идэх нь бол хамгийн зөв сонголт байгаа. Тэгээ мэдээж
ариун цэвэр тий. Ариун цэврийн хувьд бол яг нөгөө дотор хувцас маань яг цэвэр дааван байх шаардлагатай. Ийм нялонтой биш. Бас яг ингээд тийм нарийнхан бол биш яг тий бэлэг эрхтнийг нь хаасан тийм дааван материалтай. Тэгээ өдөртөө бол тэрийг өөр гараараа угаагаад сольцдог. Өдөрт нэг дотор хувцас хэрэгэлдэг. А заавал өдөр болго угаах шаардлага байхгүй. 7 хоногт нэгээс 2 удаа угаахт хангалттай тий. За дээрээс нь бид ариун цэврийн хэрэгслээ зөв хадгалах хэрэгтэй. Өөр ингэсэн тийм одоо гашлагтай тий. Тэрэндээ байнгын өдөр тутам ариун цэврийн хэрэгслээ өдөр шөнөөр нь хийгээд ялгчдаг. Тэгээ мэдээ салбитгтай энэ бүхнээ хадгалаад зөвхөндөө хийгээд аваа явцдаг. Тэгээ буцаад тэрийгээ солихдоо тэрийгээ буцаад ингээд сольдог тий. Энэ байх нь бол нөгөө ийм амьдралын хэв маяг нь зөв байх, өөртөө ийм дадлыг үүсгэж юм бол өөртөө цаашдаа одоо том болоод ээж болоод хөржүүл ажиллагаанд бол хэвийн доктортай дээрэс нь олон хүүхэдтэй яг төлөвлөсөн хугацаанд хүүхэдтэй болох боломжтой. За баярлалаа амч. Баярлаа.